Ингээд та 2026 оны төлөвлөгөөгөө бичсэн байгаа юу? За ядчил 2025 оны төлөвлөгөө гүйцэтгэл хэдэн хүртэл бичснээ мэдчихэж байгаа юу? Эдгээр асуултууд хариулж чадахгүй байгаа. Аль эсвэл төлөвлөгөө ер нь яаж боловсруулах юм болоо гэд бодож байгаа бол өнөөдөр бичлэгтээ хамт байгаарай. Өнөөдрийн бичлэг танд өөрийгөө хаана яваагаа эргцүүлэн бодох боломжийг олох болно. Та ойд төрсөн сарамчин шиг хаашаа явж байгаагаа мэдэхгүй байгаа юу? Аль эсвэл зорилгодоо хүрэх замаа тооцоолж чаддгүй. Олон хүн энэ жил би заавал өөрчлөгдөнө гэж боддог хэдий ч яг юу хэмжихээ мэдэхгүйгээс болж хаашаа явж байгаагаа тодорхойлж чаддгүй. Зорилго биелэхгүй байгаа шалтгаан нь ихэнхдээ залхуурал биш, өвдөл байхгүй буюу төлөвлөгөө гүйцэтгэлийн тэмдэглэл байхгүйгээс болж биелэлгүй өнгөдөг байх нэ. Тэгэхээр амьдралаа хэмжиж тэмдэглэхгүй л бол зорилготой нь таамаг төдийл байх болно. Харин хэмжиж тэмдэглэх юм бол төлөвлөгөөтэй нь биелэхүйц зорилго болоо өрөх болно. Энэ нь бизнес, өв хүний зорилго хөгжилд яг адилхан. Нэгдүгээрт амьдралын хамгийн чухал өвөгдөл хаан цугларддаг бай. Хүний амьдралын хамгийн үнцэнтэй өвөгдөл 3 газар л төвлөрдөг. Эхнийх нь ажил, бизнес, карьер. Өдөр бүрийн гүйцэтгэл, ур чадвар, үр дүн. Хоёр дахь нь гэр бүл, найз нөхдийн хүрээлэлт, харилцааны чанар, цаг зарцуулалт, сэтгэл ханамж. Гуравт нь эрүүл мэнд, хобби, энерги хөдөлгөөн, амралт, суралцах, бүтээлч байдал. Гэхдээ бүхний бичих албагүй, бүх өвөгдөл шаардлагагүй. Тэгвэл хоёрт нь ямар өвөгдөл тэмдэглэх вэ гэдгээ шийд. Олон хүн энд гацдаг. Жишээ татвал танд турах зорилго байлаа гэж үдээ. Би өдөр бүр хэдэн калорий авч хэдийг шатааж байж сарын дараа 1 кг асах вэ гэдэг нь тооцооны асуудал болох нь. Тооцоолохгүй бол та зөвхөн мэдрэмжээр яв. Тооцоолж хэмжихгүй байж би яхиж байна гэж хэлэх бол газрын зураггүй аялал гэсэн үг. Гуравт таны өнгөрсөн жилийн зорилго юу байсан бэ? Өнгөрсөн жилийн зорилгууд юу байсан бэ? Биелүүлэхийн тулд ямар алхам хийсэн бэ? Хэрв та шууд хариулж чадахгүй байвал нэг үнэн гарч ирнэ. Та өөрийн өвөгдлөө цуглуулаагүй байна. Өвөгдлгүй хүн шинэ жил болгоно. Энэ жил арай өөр байх ёстой гэсэн хоосон урам дээр эхлүүлдэг. Тэгээд хэдэн сар өнгөрөхөд хаанаас эхлэх вэ гэдэг бодол дахиад л гарч ирдэг. Тиймээс одооноос эхлээд систем хэрэгтэй. Дөрөвт нь системийг хэрхэн бүтээх вэ? Нэгдүгээр алхам. Биелэхүйц зорилгоо бич. Зорилго заавал 1 жил багт халбгүй 2-3 жилч байсан болно. Гэхдээ нэг л зүйл хэрэгтэй. Тэр нь тооцоолох боломжтой байх. Тооцоолохгүй бол та хугацаа, хүчин чармаалтаа бодитоор төсөлж чадахгүй. Анхны тооцоо алдаатай байж боловч тэр алдаа өөрөө сурсан өвөгдөл болон хувирах болно. Жишээ авцгаая. Байрны урьдчилан цуглуулах зорилго байлаа гэж бодъё. Тэгвэл та хаана байршилтай, хэдэн метр квадрат хэмжээтэй, хэдэн өрөө бай, үүний хувьд хийдгэж байгааг судалж мэдэх хэрэгтэй. Урьдчилгаа төлбөрт ойролцоогоор 50 сая төгрөг хэрэгтэй юм байна гэж бодъё. Ингэснээр бидний зорилго бодтой таамаглаж болохыг болж эхэлж байна. Дараа нь зорилгоо зорилт бүрт хуваана. Сар бүр орлогын их үүсвэрээсээ яг хэдэн төгрөгийг тогтмол хураавал урьдчилгаагаа 2 жилийн дотор бэлэн болох бай гэх мэтээр. Хугацаатай хадгаламжид байршуулах судалгааг та бас өөрөө хийх хэрэгтэй. Аль банкнд хийвэл зүгээр үү гэд. Интернет банкуд руу ороод үзэхээр сар тогтмол хэдийг хөрөнгөлөвлөвөл 2 жилийн дотор 50 сая төгрөгийг босох бай гэдэг тооцооллуудыг хийж болдог. Хоёрдугаар алхам зорилго бүрийг жижиг шат болгон хуваа. Нэг өсөндөө зорилт гэсэн үг л дээ. Зорилт гэдэг нь зорилгод хүргэдэг шат байх нь. Гэхдээ шат бүр хэмжигдэхүйц, хийж болохүйц хугацаатай байх ёстой. Жишээ авцгаая. Би 3 сарын дараа 3 кг хасна гэж тооцоол. Тэгвэл 7 хоног бүр 250 г бууруулах зорилттой байх нэ. Өдөр бүрийн хэмжүүрэл хэрэгтэй болох нэ. Хэдэн калори авч байна, хэдийг нь шатааж байна гэх мэтээр. 3 дугаар алхам бичиж тэмдэглэл. Энэ алхам энгийн хэрнээ хамгийн чухал алхам. Бичиж тэмдэглэхийн өмнө нэг анхааруулга байна. Тэмдэглэл бол урт зохион бичлэг ерөөсөө биш. Тэмдэглэл таны хэмжүүрүүдийн богино бүртгэл байх ёстой. За үүнийг хийхэд та өдөрт 2-5 минут зарцуулахад хангалттай. Тэгэхээр зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хийж буй зорилт бүрээ тэмдэглэх хэрэгтэй болох нэ. Үүнийг миний хувьд Trello аппликейшнийг ашиглаж хийдэг. За хэрхэн хийх вэ гэвэл 4 алхам зааж өгье. Нэгдүгээрт нь төлөвлөсөн зорилготтой нь хүргэх өнөөдрийн ажлуудаа тэмдэглэнэ. Хоёрт нь тухайн ажлуудаас гарсан үр дүнг тэмдэглэнэ. Гуравт нь гол хэмжүүрийн тоо. Жишээ нь та турах зорилготой бол алхалтын тоо, шалгалт өгөх зорилготой бол сууж зарцуулсан цаг.
Дөрөвт нь маргаашийн зорилтоо бичиж тэмдэглэж үлдээ. Энэ мэтчлэн хэрэгжүүлснээр өөрийн өгөгдөл тэмдэглэлтэй болох нь. Дараа жил нь би хэдэн хувьтай гүйцэтгсэн байв. Би юун дээр алдаж байна, юуг сайжруулах хэрэгтэй вэ гэдгээ мэдэх нь. Нэгсэндээ системтэй болох хэрэгтэй. Энэ мэтчлэн та өөрийгөө үнэлж системд оруулах хэрэгтэй. Та ямар ч системгүй яваад байвал яг л ойд дөрсөн сарвчил байгаа болно. Тэгэхээр бүртгэл тэмдэглэл гэдэг хүний амьдралд хамгийн чухал байх нь өсөж хөгжих, зорилгодоо хүрэхийн тулд өөрийн өнгөрсөн тэмдэглэлдээ үнэлэх хэрэгтэй. Энэ хүртэлх давчхан мэдээлэл маань танд үнцэнтэй санагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.